Сайн байна уу? National Life даатгалын менежер Даш Тэмэрлэл байна. Би 2019 онд анх National Life даатгалын үйлчлэгийн менежерээр ажилд орж исэн. 2020 оны сүүлээр дэлхийн нийтээр нэг COVID-19 гэж цар тахлын хуулиаранд орчихсон байсан. За энэ үед бид нар COVID-19 гээд эрүүл мэндийн даатгал гаргаад тэгээд маш олон байгууллагатай гэрээ байгуулаад танилцуулах хийгээд ажиллаж исэн. Тэгэхээр тухайн даатгалыг гаргаж явах үед бол маш олон сөрөг комент бидэнд ирж исэн. Та нар ингээд хүний өвчин дээрээс мөнгө олоод байна. Эсвэл хүний ингээд сэтгэл зүй айдсаар танаа тоглолт хийж мөнгө олоод байна. Эсвэл ингээд монгол хүн хизээч энэ өвчнийг тусахгүй гэдэг ч юм уу те. Тэгээд нүгэл ярьлаа гээл маш олон манайхан чинь нэг тийм сөрөг тал дээр бол айгүй их давалгаалж исэн. Тэрнээс хойш нэг их удаагүй манайх дотооддоо COVID-19 гэж цар тахлыг бол алдчихсан. Маш олон хүмүүс л өвдсөнийг та бүхэн мэдэх байх. Манайтай гэрээ байгуулсан олон байгууллагуудаас бол нөхөн төлбөр авсан. Одоо зарим байгууллага дээр хамгийн багадаа 3-4 хүн байхад зарим байгууллага дээр 10-20 хүнээрээ бол хэмжигдчихсэн. Тухайн одоо байгууллага бүрийн одоо ажилтан бүрд бид нөхөн төлбөр өгж ажилласан. Бидний зүгээс бол угаасаа нөгөө гэрээ байгуулсан гэрээнийхээ дагуу нөхөн төлбөр өгөх ёстой л учраас өгөөл явж исэн. Тэгээд тухайн байгууллага маань одоо гэрийн сунгагдаад өөр гэрээн дээр одоо бид нар хамтарч ажиллаж байгаа. Тэгэл одоо ер нь айгүй тийм манаа дээр сэтгэл харамж өндөртэй байдаг. National Life уу айгүй хурдан нөхөн төлбөр гаргадаг. National Life уу нөхөн төлбөр нь айгүй мундаг өгдөг гэдэг ч юм уу те. Маш олон хүмүүс маань COVID-19 цар тахлаас болоод эсвэл COVID-19 цар тахлыг тусаад нөгөө ажиллаа хийж чадахгүй одоо өвдөөд гэртээ байсан тохиолдол маш олон байгаа. Ийм нөхцөлд нөгөө COVID-19-ийн даатгалтай байсан хүмүүс маань даатгалаасаа нөхөн төлбөрөө аваад одоо ажиллаа хийж чадахгүй байгаа тэр хугацаанд нөгөө нэг санхүүгийн эрсдлээс бол бүрэн ангид бол байж чадсан болов уу гэж миний хувьд бол боддгийн. Тэгэхэд эдгээр хүмүүс маань амьдралын даатгал буюу урт хугацааны даатгал амьдралд ямар их хэрэгтэй вэ гэдгийг бол багахан ч гэсэн ухаарч ойлгосон болов уу гэж бидний зүгээс бодож байгаа. Эцэст нь хэлэхэд амьдрал тайртай хүн л амьдралын даатгалыг сонгодог.